Үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол бахархал нэвтрүүлэг үзэгч танд зориулан Монголынхоо нэр төрийг дэлхийд дахна дуурцгаж яваа болоод биднийхээ дунд өөрийн ажил хөдөлмөр, амьдрал үйлсээр бахархал болон яваа олон арван хүмүүний тухай хөргөлөн хүргэдэг билээ. Энэ удаад бид Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон шалгаруулдаг Монголын бахархал болсон 9 залууг танд танилцуулж байна. Их түүхтэй агуу их гүрэн Монгол орны дэлхийг донслогож байсан түүхийн хуудсыг үе үеийн залуучууд бичиж гар бие оролцож байсан гэдэгтээ та бүхэн санал нэг байгаа хаа. Дэлхийн ямар ч улс орнд ч гэсэн улс орны хөгжлийг тодорхойлагч нь залуучууд байдаг аа. Өнөөдөр Монгол орны хувьд ч гэсэн хүн амын ихэнх хэсгийг хүүхэд залуучууд л эзэлж байна. Өнөөдөр нийгмийн бүх салбарт хүүхэд залуучуудын хөгжил, хүүхэд залуучуудын хөдөлгөөн, энэ залуучуудын хүч хөдөлмөрөөр улс орны ирээдүйд тодорхойлогдож байгаа билээ. Өнөөдөр Монголын хиймэрлэг, оюунлаг, авьяаслаг, чадварлаг залуучууд маань улс орондоо болон дэлхийн тавцанд нэр алдраа мандуулан гарч байгааг бид хүн хараад бахархаж байгаа. Өнгөрсөн жилийн Бээжингийн 29-р олимпиадаар алтан мөнгөн медаль авчирсан залуучуудаа хараад бид өнөөдөр дэлхийн аваргын алтан медаль авч байгаа жуудогийн бүхэн дэлхийн аварга Бүгднамт Монгол Улсын хөдөлмөрийн баатар Цагаан Баатараа залуучууд хүүхдүүд бид бүхэн бахархаж, ард түмэн маань бахархаж байгаа. Өнөөдөр энэ түүхэн бахархалтай энэ үйл явдлыг маань өнөөдөр хүүхэд залуучууд маань ойлгосоо гэд амжилт бүтээл тийм их хол байдгүй юм бэ өөрөө хичээвэл. Сайн сайхан амьдрал гэдэг бол залуучууд бидний л гарт байдаг юм байна гэдгийг ойлгох цаг болсон байна. Ийм ч учраас Монголын залуучуудын холбооноос өнгөрсөн жилээс эхэлж Монголын бахархал залуу арга хэмжээг тэмдэглэн эхэлсэн юм аа. Энэ арга хэмжээг бид нэр тэмдэглэн өнгөрүүлэхдээ бүх нийгмийн хөгжил, бүх салбар, шинжилгээ ухааны салбаруудтай хамтарч Монгол тухайн жилдээ амжилт бүтээл, оюун ухаан, ур чадвар, авьяас бэлгээ дайчлан нэр алдраа бадруулж байгаа, мандуулж байгаа залуучуудаа бусдад олон нийтэд хүргэх, таниулах, тэдний сайхан үлгэр дуурайллыг бусад залуучууд нь үлгэр дуурайл болох үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор энэ арга хэмжээг бид нэр тэмдэглэж эхэлсэн. Дээр мандагч алтан нар шиг үргэлжийн мөнхөд бусдыгаа гийгүүлж бусдаа үлгэр дуурайл болж яваарэ гэж өрөөгөөд та бүхэндээ Монгол ардын уртын дуу Уяхан замбуу твийн наран гэдэг сайхан дуугаар аяд дууны төрөлхийг өргөн барья. Монголын бахархал алтан намын хуудаснаа бичигдэх ард түмний бахархал болсон амжилтын эзэдтэйгээ танилцж та бүхнийхөө өмнө энэ хүндэтгэлийн суудалдаа өрн залгахтаа таатай байна. Батхуйгийн мөнгөн туул, шатрын спортын их мастер. 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд Москва хотын 20 дугаар дунд сургуулийг төгссөн. Одоо Орос улбооны улсын Москва хотын нийгмийн их сургуулийн 5 дугаар курсын оюутан. 10 наснда шатрын спортын дэд мастер, 12 наснда Монгол улсын шатрын спортын мастер, 13 наснда олон улсын мастер, 15 наснда олон улсын их мастер болжээ. Наа Батхуйгийн мөнгөн туул гэдэг шатрын их мастер цаллаа. Одоо Москвад сурж байгаа 5 дугаар курс нийгмийн их сургууль сурдаг. Намайг энэ шатрын амжилтанд хүрэхэд хамгийн их тус өргөсөн бол манай аав. Жоохон байхад надад хамгийн их шатар заасан. Одоо хүртэл намайг дасгалжуулаад наваа дэмжиж явж байгаа. Мэдээж гэр бүлийнхэн өчнөө багш хүмүүс байгаа. Бас өчнөө хүмүүс надад наваа дэмжиж тусалдаг. 2001 онд Испани улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтанд оролцож 3 дугаар байр эзлэн хүрэл медаль. 2001 онд Москва хотын болон Оросын улбооны улсын эмэгтэйчүүдийн хурдан тоглолтын аварга шалгаруулах тэмцээнд тус 2 дугаар байр. 2009 онд Вьетнам улсад болсон Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтанд оролцож 1-р байр эзлэн алтан медаль цом авч
2010 онд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Машагийн Довчин Ванжиг Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан. 1985 онд Завхан аймагт төрсөн. 2003 онд Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцлбор сургууль төгссөн. 2007 онд Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль төгссөн. 2009 онд Монгол Улсын их сургуулийн магистр хамгаалсан. Намайг Довчин Ванжиг гэдэг. Тэгээд одоо шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийдэг. Одоо бол материалс бол нано технологийн салбарт бол энергийг, шинэ энергийн үүсвэрийг одоо гаргаж авах. Үүндээ бол одоо нано технологиг ашиглаж энергийн үүсвэрүүдийг гаргаж авах ийм судалгааны ажил бол хийдэг. Тийм мэдээж ерөнхийдөө шинжлэх ухаануудын оргил бол мэдээж физик гэж үздэг. Бүх байгалийн шинжилгээ одоо бүх уулзуурууд физикт бүтээд тийм ч бас мэдээж энэ багасаа олимпиад орж явж гэсэндээ бол үнэхээр бахархдаг. Энэ мэргэжлийн эзэмдээ бол бахархдаг. Ерөнхийдөө дэлхийн нийтээр өнөөдөр хүн төрөлхтнийг нэг хөгжлийн төвшлөөс нөгөө хөгжлийн төвшөндөө шилжихэд бол өнөөдөр нано технологи байх юм а гэж өнөөдөр бүх дэлхийн нийтээр бол нано технологиор хошуурж байна. Тэгэхээр Монголд бол энэ нано технологийн шинжлэх ухаан бол өнөөдөр дөнгөж эхэлтэй тийм явж байна. Тэгээд судалж тэр нано хэмжээсийн талаар ярьж ингэж судалж явж байгаа. Ерөнхийдөө нано технологи бол өнөөдөр орчин үед бол универсал болж эхэлж байна. Бүх төрлийн зүйлд бол өнөөдөр нано технологи ашиглах талаар тийм бүх эрдэмтэд, бүх салбарын эрдэмтэд бол нано технологийн зүйлээр бол үнэхээр яаж байгаа. Тэгэхээр амьдралд бол энэ бол ирээдүйд бол бүх төрлөд бол хэрэгжиж байна. Жишээ нь бол Америк нэгдсэн улсад одоо бол нано технологиор бол ийм гоо сайхны бүтээгдэхүүнүүд маш өндөр түвшинд бол хийж одоо амьдрал бол нэвтэрж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бүх зүйл бол ашиглах боломжтой болж эхэлж байна. Тэгээ материал судлал бол нано технологи одоо асар хурдтайгаар хүч төрөн бол орж ирж байгаа. Материалыг ямар ч материалыг нано технологиор хийж тийм боломжтой болж эхэлж байгаа. Үнэхээр баяртай байна. Тэгээд над бас энэ шагналыг хүснэ үнэхээр баярлж байгаа. Тэгэхээр энэ залуу хүнд бол цаашаа улам их зүйл хийгэрэй гэж урам зориг бол надад бол төрж байна. Тэгэхээр их зүйлийг хийх гэсэн гэж бас хүсэж байгаа. Тэгээд Монголынхаа залуучуудад хандаж хэлээд бол Монголын одоо эрч хүч энерги нь бол залуучуудын гарч ийл гэж хэлмээр байна.